За наран цагт даргаыг бол дэмжиж байгаа. Би олон жил ч одоо хамтарч ажилласан томилогдсон ажил бүртээ ажилдаа эзэн байж менежерийнхаа төвшөнд одоо баг хамт олноо, байгууллагынхаа соёлж тэр зөвхөн эдийн засаг гэлтгүй бас инженер техникийн сэтгэлгээ сайтай учраас тухайн байгууллагын одоо үйл ажиллагааг ч гэсэн чигдрүүлдгээрээ бол бас сайн учраас өдий одоо ийм одоо ихтгэлийг хүлээж байгаа болоо гэж бодож байна. Томилогдсныхаа маргааш айшаа өөрчлөөрөө. Намс дугараад сайхан ажиллаад байвал бүтэхгүй штэ. Даран цагтаргаа. Монгол банкны ерөнхийлөгч ер нь муухай ааштай яг жинхэнэ тухайн байгууллагынхаа эрх ашгийг боддог байж сая төсвийн болон мөнгөний бодлогочийн хоорондоо тусдаа байж чадна. Баяр цайхан ерөнхийлөгч бол сайн ерөнхийлөгч байсан ш. Тухайд Хүрлбаатар сайд ч гэсэн бас ааштай сайд учраас тэр хоёрын яг төсөв мөнгөний одоо энэ бодлого нь бол хоорондоо салж чадчихсэн. Одоо бол би салдаг гэдэгт бол нэг тийм итгэлтэй байдаггүй. Ийм учраас мөнгөний бодлогоо та төсвийн мөнгө одоо бодлогоос маш ялгамжтай авч яваарай. Энэ учрал дарга ч гэсэн хэлээд байгаа шүү дээ. Үгүй гэж хэлж чаддаг, хаалгаас савч чаддаг ийм л одоо төрийн түшээ төрийн албаагчд хэрэгтэй байх шүү гэж. Бид нар попролтоос ангид байх ёстой. Юм гэдэг тэгээ хясалантай ч юм уу тоглоомтой ч юм уу таныг сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга байхад тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гарч ирснийг та санаж байна уу? Өнөөдөр таны очих гэж байгаа Монгол банкны үрийн дийлэнх хэсэг нь яг энэ салхитын мөнгөний ордтой холбоотой зээлийн гэдэг юм уу одоо энэ үрийн гэдэг юм уу үр байх. Тэтгэврийн зээлийг тэглэсэн явдал бол өөрөө эдийн засгийн алуур шийдвэр байсан. Энд би ахмадуудыг бид нар бодох ёсгүй гэдэг үгийг огт хэлээгүй. Байгалийн баялагийг иргэддээ тэгш хүртээх ёстой. Зөв. Байгалийн баялагын сангаараа дамжуулаад адил тэгш хүртээх ёстой болохоос биш хин нэгэн давуу байдал үүсгэж хин нэгний одоо мэдээлэлд илүү ойрхон байсан байгаагүй гэдэг юм уу ялгууртай хүртээж огтос болохгүй. Бид нар өмнөх улсын их хурлын гишүүд гэдэг юм уу маш их одоо ийм хин нэгэн давуу байдал үүсгэсэн өршөөлийн эдийн засгийн өршөөлийн хуулиудыг гаргаж ирсэн. Энэ бол буруу юм аа. Тэгэхээр бүгд одоо адил тэгш зөв зарчимтай байх ёстой. Онлынхаа хувьд зөв байх ёстой. Хүмүүс өнөөдөр тэтгэврийн одоо энэ хэмжээ болоод бусад одоо энэ асуудлуудыг яриад байна л да. Тэгээд энэ дээр би таны бодлогыг бас асуух гэсэн. Энэ тэтгэвэр өөрөө төсвөөс хамааралтай мó эсвэл нийгмийн даатгалын сангийн бие даасан байдалтай хамааралтай мó? Та нэр дэвших Санжаагийн наран цогт хариулна. За 10 цагийн гишүүний асуултанд хариулъя. Би бас түрүүний асуултанд хэлж байгаа. Тэтгэврийн бодлого бол энэ төрийн бодлого. Засгийн газар нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн сайд бас таны ажиллаж явах үед ч гэсэн бид нар нэлээд ярьж ирсэн. Сангийн яам засгийн газар дээр энэ цогц үндсэн асуудал олж харж үндсэн реформа хийхгүй бол энэ асуудал засрахгүй. Тэгэхгүй болохоор энэ дээр ингээд үе үеэл ийм жижиг сажиг нэг тэглэх хүүгийн хүчээр бууруулах гэдэг ийм асуудал байнга орж гарч ирж байгаа нь өөрөө бас асуудалтай. Тэгэхээр энэнийг үл ер нь зөв хувь хүний худалд бол энэ би ч өөрөө сангийн яамны төрийн нарийн бах үедээ энэ реформа нэг мөр хийчихье. Үндсэн реформа шудраг тогтолцоог нь бий болгочихё. Тэгээд энэ цаашдаа ингээд тэгэх юм бол нийгмийн даатгалын сан өөрөө бий даагаад явчихна. Өөрөө бид энэ бусад этгээдийг оролцуулахгүйгээр асуудал шийдэгдэд явдаг ийм боломжтой болох ийм боломжтой гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас тэр ингээд тэтгэврийн дашрамд дурдхад тэтгэврийн зээлийг тэглэхдээ бол би эсрэг байр суурьтай байсан илэрхийлжсэн тэрэг. Тэгэхээр цаашдаа бол бид нар яг энэ өөрсдийнхөө явж байгаа эдийн засгийн суур макро төвшин тохирсон зах зээлийн ийм зөв бодлогоодыг хэрэгжилж явах ёстой гэж ингэж бодож байна. За төсвийн хувьд бол би танд хэлэхэд төсөв мөнгөний бодлогын хувьд бол би төв банк бол би даасан хараат бусаар ажиллах ёстой гэдэг зөв. Гэхдээ яг энэ халахвчийн доор нөгөө хаалгаа хачаад суугаад байна гэсэн үг биш. Тийм учраас би мөрийн хөтөлбөртөө стратегийн түнш байна гэдэг нь асуудлыг засгийн газартай
ярьдаг, шийдэл бас ярилцдаг, тооцоо юм өгдөг, үнэн зөв тооцоо, учир шалтгааныг гаргахад нь олоход нь онш тавихад нь тусалдаг ийм байгууллага байх ёстой. Тэрнээс бишээр одоо хаалгаа хажаад эсвэл нөгөө төсвийн болоод хагас төсвийн үйл ажиллагаа явуулаад мөнгө хэвлээд ингээ хөөсрүүлээд байдаг гэж болохгүй гэж ингэж бодож байгаа. Ариун заяа гишүүн тодруулна. Нийгмийн даатгалын сангийн тогтолцоо бол уг нь өөрөө бие даасан тогтолцоо. 95 оноос өмнө тэтгэврт гарсан хүмүүсийн тэтгэврийг л одоо уг нь бол мөн цэргийн тэтгэврийг л төрөөс дааж уг нь явж байгаа. Энд бол төсвийн харилцаа бол байна. Нөгөө талдаа бол нийгмийн даатгалын санд өнөөдөр шимтгэл төлж байгаа иргэдийн орлогоос өнөөдөр нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаа хүмүүсийн тэтгэмжийг өгдөг уг нь бие даасан тогтолцоо байхгүй. Тэгээ энэ дээр улс төрчид одоо дундаас нь ороод элдв янзын шийдвэр гаргаад орлогыг нь одоо бууруулад зарлагыг нэмэгдүүлээд байх нь өөрөө нийгмийн даатгалын сангийн тогтолцоог нь бүр огт буруу болгож байгаа. Нийгмийн даатгалын сангийн одоо орж байгаа орлогын чөлөөт үлдэгдлийг арвижуулах үүргийг нийгмийн даатгалын сан одоо засаг хариуцж байгаа байхгүй. Тэгээд үүнийг арвижуулах 3 одоо боломж хуулиар байдгийн нэг нь Монгол банкны бонд үнэт цаасыг авах боломж байдаг. Гэтэл би 1 минут авчих төхөө дараа. Нэмэлт 1 минут өгье. За гэтэл би тухайн үед сайдаар ажиллаж байхад та төрийн нарийн бичгийн дарга байхад уучлаарай ариун заяа банкудад одоо бас байршуулахгүй эрсдэлтэй байна. Бонд үнэт цаас бүр болохгүй. Төрийн сан дээр байршуулна гэдэг ийм саналыг та болон таны одоо яам сайд гаргаж ирсэн. Гэтэл энэ нь өөрөө эргээд бидний төр засаг арвижуулах үүргээ огт хүлээгээгүй нэг жишээ байхгүй. Тэгэхээр ууг нь бол энэ чөлөөт үлдэгдлийг арвижуулж сая бид нар түүгээрээ одоо дамжуулж тэтгэмжээ нэмэгдүүлэх үүргийг хүлээж байгаа юм аа. Тэгэхээр энэ тал дээр та нэгдүгээрт анхаарах ёстой шүү. Хоёр дахь нь бол тэр байгалийн баялагын санг зөвхөн орон сууц эрүүл мэнд боловсролт одоо гаргахаас гадна бусад улс орнууд яадаг вэ гэхээр тэтгэврт нь бас зарцуулдаг юм аа. Энэ гуравтаа зарцуулаагүй хүмүүс бол өндөр насны тэтгэвртээ гарахтаа байгалийн сангаасаа тэтгэвэр нэмэлт тэтгэвэр авдаг ийм одоо бололцоо гардаг. Ийм учраас үүнийг ч гэсэн бид нар бас өөрчилж байгалийн баялгаасаа бас тэгш хүртэх ахмадуудтай тэгш хүртэх энэ боломж нь бол тэтгэвэр хэлбэрээрээ дамжуулах юм а гэдгийг бас онцлон хэлмээр байна. Монгол банкны хувьд За санал хэллээ. Жигждийн Батчаргал гишүүн.